Ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэ бүгдээрээ сайхан амарсан уу? Өнөөдөр 9 сарын 16 болсон байна. Ширэтээр ресторан депот хүнсээ цуглуулахаар явж байна. За миний яг зүүн гар талд корн орж байна. Миний ээдэн чинь Halloween болохоор гүмэн дуртай шүү. Corn maze mommy ori гэх. Тэгээ корн ургаж гарч ирээгүй харагдчихэв. Нилээн трафиктай байх чинь ээ. Өнөөдөөс ирж байгаа ширээ тракийг хараа. Ийм жоох уулзуур дээр гүмэн нарийн иргэж шүү. Та нар тараас харагдаж байна гэдэг гэрлээ асаадсан трак. Айгу жижиг уулзуураар ирж байгаа юм. Ганган трак байна оо. Америкт маш олон хүмүүс одоо монголчууд маань трак байдаг. Гүмэн нарийн уран жолоод шүү дээ. За ингээ ресторан депот руу явъя. Нийт нара корн ээж хөө. Corn maze. Корн жоох гарчиж саглар. Ажиглаараа жоох гарчиж. Анаа трафик. Тэр хараа. Тэр одоо ийшээ ирэх байхгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд энэ гэрлэн дэх гороодоо зүү ирэх юм. Хизээ явна. Тав бас нэлээд трафиктэй шүү. Харин тийм байгаа ч тийм. За манайхаар өнөөдөр Бобогийн өнөр өтгөнээр байсан. Өдрөө аваад идэж байна. Баярсан баярлаа. Сайн байна. Биби санаагаар дэсэн баярлаа. Хаал амттай байсан уу? Амттай. Чи ч ширээд аваад. Бобо бүлгээс хэлсэн. Баярсан баярлаа. Манай эдлийн ширээ бас нэг сайхан Монголд ирвэл сууж байгаа. Баярсан баярлаа. Энд бас өөр хүн байна. Ирсэн баярлалаа. Энэс нь беби гिचнэ. Беби нар чинь дараа том болдог байхгүй юу те? Хаал ямар исэн? Ханжин болоод байдаг анаа. Хаал ямар исэн? Гайсэн уу? Монголоор юм ондог ярьдаг. Бүгд нэрсэн баярлалаа. Манайхаа та нар ийм том манго харсан уу? Бүр ийм том гэд боддоо. Ингээд өөр сорт юм болов. Амар гоё үнэртэй. За ямар ч байсан зүсээд гоё амтыг үзье. Би миний хувьд бол ийм том манго анх удаа харж байна. Одоо энд намар болоод урах цураагаад сайхан жимс ногоо хямдхан байгаа. Оо тэгээд ийм гоё бэкин диш манай Бобо маань авчирч гисэн. Баярлалаа Бобо. Манай монголчууд маань хагасаа өдөр Шири Бого хоёр нь хагасаа өдөр Монгол хоолны өдөр болгосон шүү дээ. Та нар мэдж байгаа. Бусад өдөр болохоор шиг үнэхээр ачаалаад ирэхгүй Монгол хоол гаргаж чадахгүй байгаа. Тэгээд зөвхөн хагасаа өдөр Монгол хоолны өдөр болгосон манай монголчууд маань ойшин ямаг зорж ирээд Ширэтийнхээ бизнесийг дэмжиж хажуугаар нь зөндөө олон сайхан бэлгүүд өгдөг. Баярлалаа та нартай. Баба баярлалаа. Их чинь юм гоё бэкин диштэй монголчуудтай гоё хоол хийж өгнө. За одоо мангоны гоё амтыг үзье бүгдээрээ. Манайха доторх ясна гэхэд бүр ийм том биш. Ясна. Тэгээ 5 дүүрэн манго. Айгуу гоё. Чихэрлэг juicy. Үнэхээр баяртай. Та нар минь ойрд манго идсэн үү? Ямар гоё амттай байна. Миний беби Эвн Монголд очиод 3 нас хүрсэн. Айл болгонд очиод төрсөн өдрийн бялуу үлдээгээд яваад байгаа сурагтай байсан. 9 сарын 2-нд Монголд ээжийнхүү Эднэн Эвн хоёр цэцэрлэгт орсон манайхаа. Хөөрхөн яг анх цэцэрлэгт орж байгаа
бичлэгийг та нартай блогийнхаа төгсгөлд оруулнаа. За дүү маань арай уцаа босоогоор нүцсэн байлээ. Ээж хоёр өөргөвчөө өгсөн нэх өөргөө хоёлаа цэцэрлэгт орж ирлээ ш. Богийн та нартаа Америкийн нэгдсэн улсад жижиг хоолны бизнес хэрхэн худалдаж авах талаар өөрийнхөө туршлагаас хуваалцъя. За хамгийн нэгдүгээр та ямар төрлийн хоолыг би хийж чадах вэ? Аль салбар руу ороод би 100% итгэлтэй байна гэдгээ сонгох хэрэгтэй. Мэдгүй юм руугаа хүн бол орж болохгүй. Яг мэддэг, чаддаг, нүдэн айнаад яг үнэхээр хийж чадах зүйл руугаа орох хэрэгтэй. Тэгэхээр хин нэгнээс хараад бас өөрөөс нь 100% шалтгаална гэсэн үг байхгүй манайхаа. Тэгээд хоёрт нь болохоор бизнес худалдаж авахд ямар нэгэн ер нь зуучлалын байгууллагаар хөвчлэн зуучлагддаг эйженттэй байна гэсэн үг нэг ёстой та. Энэ худалдаж авах гэж байгаа бизнесээ та сонин дээрээс, сэтгүүл дээрээс ингээд бизнес зарах гэж байгаа вебсайтууд байдаг. Тийм вебсайтуудаас олж болно. Бид хоёрын хувьд болохоор бид хоёрын бизнесийг Солонгос сонин дээр тавьчихсан байсан. Тэр та зараа оллоо гэхэд шууд тэр эзэнтэй нэрээд уулзаад хоорондоо тохироод худалдаж авна гэж бол байдгүй. Заавал эйженттэй байдаг. Заавал эйженттэй. Тэр эйжент маань та нарын өмнөөс худалдаж авах гэж байгаа тал, зарах гэж байгаа тал, тэгээд мөн escrow буюу та нарын бүх бичиг баримтыг бүрдүүлж өгөх. Ингээ 3 тал мөн ингээ газрын эзэм лендлорд буюу газрын эзнийг холбож өгсөн 3-аас 4 талыг холбож хооронд зохицуулж бүх үйл ажиллагааг хинжээдэг эйжент байдаг. Тэр эйжентгүйгээр баг төсөөлхийн чаргагүй эйжент бол бүгдийг хийдэг. Хөө орж ирэх гэснээр ийшээ зөрөө явж. Тэгээд ингээд та сонирхсан бизнесээ худалдаж авахар болчлоо гэхэд за зөвшөөрлүүд авнаа. За хамгийн нэгдүгээр нь та компани байгуулна. Ямар нэртэй компани байх вэ гэдэг компани байгуулад компанийхаа нэр дээр үндэслээд мужаас зөвшөөрөл аавна. Тэгээд аль хотод бизнес худалдаж авах гэж байгаа тэр хотоосоо зөвшөөрөл аавна. Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл аавна. Ер нь бол хоолны газар худалдаж авахдаа та нар битгий яараарай. Ер нь бол тэгээд яг хэрвээ тэр газраа авахыг сонирхож байвал дор хаяж нэг 7 хоног ч юм уу 2-7 хоног яг тэр газраа өглөө онгоос ихсүүлээд орой олтол хамт байгаад бүх ингээ орлого зарлагыг хараад ер нь бол яаж сандрах хэрэггүй. Тэгээд бас нэг том асуудал лендлорд буюу газрын эзэн. Энэ хүнээс бол маш их зүйл шалтгаалдаг юм байлээ. Хэрвээ хоёр тал нэг нь зарах гэдэг нөгөөд нь авах гэдэг тэгэхэд бол газрын эзэн зөвшөөрөхгүй тохиолдол байдаг юм байлээ. Газрын эзэн маань мэдээж хэрэг өөрийнхөө байрыг түрээслүүлж байгаа хүн учраас өнгө үзэмжтэй мөн тэр газар төм төж бөмбөж гэсэн газар байгаасаа л гэж өгсөн шүү дээ. Тэгээд бас энэ гадна талын хаяг аягүй чухал. Бид хоёрыг энэ бизнесийг худалдаж авах газрын эзэн маань за хамгийн түрүүнд энэ гадны хаягаас солино шүү. Танай хаяг ч болохоор 1900 баг 90-ад оны хаяг манай энэ барилгын өнгө үзэмжийг маш их онцгой харагдуулж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд та нар хаягаас солино гэж шаардж байсан. Тэгээ хаяг солиход манайхаа нэлээд явдалтай байлээ. Эхлээд өөрөө загвараа гаргах хаяг хийх гэж байгаа. За тэгээд тэр гаргасан загвараа газрын эзэндээ буюу лендлордод хамгийн түрүүнд үзүүлдэг. Тэгэнгүүт газрын эзэн маань цаанаасаа шаарддаг юм байлээ. Газрын эзнээс гадна хотын захиргаа манай хот жишээлбэл дийлэх газар нь ийм хаягтай байна гэсэн тийм хотын бодлого байдаг юм байлээ. Хоёрын бизнес байрлаж байгаа хот маань Renton хот. Renton хот маань их бизнес нь ийм тус Chanel Leathers буюу ингээд тусдаа өсгөнүүд нь гадны хаягн дээр байрладаг. Тэгэхээр хот маань болохоор за танай хоол ингээд тусдаа өсгөнүүд маань байрлах тийм хаягтай байна гэдэг. Эхлээд хамгийн түрүүнд хот шаардж байгаа. Тэгэнгүүт газрын эзэн за танах манай барилга дээр ийм өндөртөө, ийм өргөнтэй, ийм зузаантай хаяг тавина гэж цаанаас шаардлага өгчдөг юм байлээ. Тэгээд яг тэр дагуугаа за манайх ийм загвартай, ийм өндөртөө, ийм өргөнтэй, ийм зузаантай хаяг хийлгүүлнэ гэд 5-6 хаяг хийх компанитай холбоо яриад үнэлгээ авчих гэсэн үг. Тэгээд өөрөө тэрэн дээр шийдвэр гаргана гэсэн. Бид хоёрын хувьд болохоор 5-6 компанитай холбоо яриад үнэлгээ авчихсан байгаа. Харин
Азар нэг Монгол ахтай холбоо ярьсан. Илдээгээд одоо эндхийн хаягны компани хийдэг франчайзи худалдаад авчихсан. Тэгээд Илдээ ахтайгаа холбоо яриад хаягаа хийлгүүлэхээр болоод загвараа гаргаад захиалганд өгчихсөн байгаа. Мөн энэ гадна талын хаяг биш дээ. Одоо та нар манай гадна талын хаягийг мэдэн тэр гадна талын хаягийг авахд амар үнэтэй манайхаа. Та нар $1 гэж бодож байна. Зөвхөн тэр гадна талын хаягийг ингээд хуучин байгаа хаягийг одоо авахын тулд ер нь хамгийн хямдхан $900-оос $1,300 төлөөд тэр хаягаа аваад тэр хог руу өөртөөс мөнгөө төлж ачуулна. Ани нэс ширисай орж гарч байна. Амар үнэтэй байлээ тэр хаяг авах. Харин тэр хаяг хэлгүүлж байгаа энэ Minute Maid одоо сайн компани маань энэ Монгол захиралтай Америк компани маань Илдээ ахмаа сайхан Монгол хүмүүс бай нэг нэгэндээ тусалгүй яах вэ? Ахын танаа хаягийг үнгүй аваад игээд бөө баяр. Гоёгаас гээд эх 7 хоногт манай хаягийг баг хийж өгөх хугацаанд ерөөдөө тэгэж олж байгаа. Тэгээд та нар манай хаягийг хэдэн $1 гэж бодож байна. Амар үнэтэй манайхаа. Ийм үнэтэй. Тэгээд энэ хаягн дээр хэлэх гэж байгаа зүйл маань та нар бизнес худалдаж авахдаа бас гадна талын хаягийг анзаарах хэрэгтэй. Одоо сүүлийн үеийн хаягтай байна уу эсвэл бүр хуучин хаягтай байл одоо ингээ манайх шиг солиулаад тэгээд нэмэлт зардал гарна гэсэн үг байхгүй манайхаа. Тэгэхээр бизнес худалдаж авахдаа бол бүр тэгэж яард сандрахгүйгээр өөжөө тайвуу тал талаас нь та нар минь харах хэрэгтэй. Тэгээд өөрчлөн яалаа. Хэрвээ та хин нэгэнтэй бизнес худалдаж хамтарч одоо авах гэж байвал анхнаасаа эхлээд ингээд эхний $1 ихсүүлээд яг 50% бол төлөөж явах хэрэгтэй. Гэтэ миний одоо зөвлөгөөгөөр богийнхын туршлагаас хэлэхэд ер нь бол жижиг бизнесийг зөвхөн одоо өөрөө юм уу эсвэл гэр бүлийн хүрээнд яаж хийж байгаа л өөрөө л ажиллуулсан зөв шүү манайхаа. Тэгээд хоолны салбарт үйл ажиллагаа явуулдаг, хоолны бизнес эрхэлдэг хүмүүстэй та нар ажилсаг шүү, ирч хүчтэй шүү. Та нар чадчих, үнэхээр их ажилсаг хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна гэж хэлмээр байна. Ингээд хамгийн түрүүнд босоод тэгээд хамгийн сүүлд ер нь олон унтна гэсэн. Бид хоёроор харахад өглөө 7 цагтаа уралдаж баг гэрээсээ гараад тэгээд замаараа хоол хүнсний материалаа цуглуулна. Орой 9 цагаас хаагаад одоо тоолго тооцоогоо хийгээд заалаа цэвэрлээд бараг 10 гээд эндээс гарч яваад манайх хурдны замаар 40-45 минут яваад очдөг. Тэгэхээр бараг 11-т уралдаж гэртээ ороод тэгэл усанд ороод орондоо ороод бараг шинэ 12-т уралдаад унтж байгаа. Ер нь альва нэг жижиг бизнес эрхэлдэг хүмүүс маань маш их хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна. Богийг ингээд биеэрээ үзэж яагаад мэдэрч хөдөлмөрч дайчин ингээд кастомер ирж бодохгүй бүгдээрээ баяртай болсон. Өнөөдөр сайхан өдрийн хоолнд seaweedтэй авокадо хийлээ. Өнөөдөр өдрийн хоол амттай харагдчих шүү. Cream avocado seaweed. Yum yum. Ширээтэй ажиллаж хараад чинь манай энэ одоо шопинг центр замыг яддаг. Одоо тэгэхээр одоо яг нэг ажил тавсны дараа энэ замын ажил хийхдээ хүмүүс маань шүнжлээ ажилласан. Тэгэхээр өдөр нөгөөг ачаад өгөхгүй. За явъя да. Дээрээс хамраараа night удахгүй байхдаа уулзъя. Харин хүчтэй Хамцгаас нөө. За, шилээ шинжилгээ нэг хүргэе. Сайн байна уу? Мандах байж тээ. За, арцгаараа.